Бүлэглэлийг хамгаалагч сайн зөрөг гэж хэмбэ. Факт 1. Улсын их хурлын гишүүн сайн зөрөгийн эцэг Пүрвжав. Мөн түүний төрсөн дүү Давуу Сүмбэрэл. Улсын их хурлын дарга Амар Баясгалангийн нагц зэгч Ариун Жаргал нар бүр 2006 оноос хойш хөгжил хайрхан компанийг байгуулж хамтран бизнес эрхэлж ирсэн. Нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд юм. Сонирхолтой нь улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуулийн өмнө буюу 2023 оны 8 дугаар сард дээрх хамаарал бүхий хөгжил хайрхан компани татан буугдаж улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс хасуулсан байдаг. Хөгжил хайрхан компаниар дамжуулан 20 жилийн турш ашиг сонирхлын хамааралтай байжээ. Факт 2. Сайн зөрөг нь 170 тэрбум төгрөгийн тендерийг TA Rental Service компани хууль зөрчин олгосон нь шүүхээр тогтоогдсон. Уг компани охин компани болох Mongolian Contract Mining Service нь Амар Баясгалан намын дарга байх үед Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Чулуун Загдын ах Ламжав хятад иргэн Талигаач Хасбаатар нарын хамт байгуулсан Адмирал компани түнш компани юм. Факт 3. 2024 онд гишүүн боломогц Бүгд найрамд Хятад улсын Хуазонг шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөгч Булган Туяагийн хамт 不过呢，你一回来的话呢，现在在美国学习。 Хятад ажилчдыг ководгүй болгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг улсын их хурлын дарга Амар Баясгаланд өргөн барьсан билээ. Хуулийн төслийг хөдөлгөөн өрнөлийн хүрээнд дэмжигсэн сандрын нөлөөр. За хэлцгийг дэмжигсэн сандрын нөлөөр. Энэ үед хятад ажилчид жуулчдын тоо Монголд дээд зэгтээ хүрсэн байв. Та Улаанбаатар хотоор алхаж явах бүртээ анзаардаг байх. Факт 4. Монгол улсын Дорногов аймагт 344 лиценз олгосон. Үүний 78% нь хятадуудынх. Мөн Төв аймагт 358 лиценз олгосон. Үүний 50 орчим хувь нь хятад эзэнтэй компаниудынх байсан нь үндсэн ажиллах хүчний хэрэгцээ шаардлага байв. Мөн Монголын барилгачдын нэгдсэн холбоо Сэлб Тэд Төвийн 2 их найдын ажил Монголын эдийн засагт 3-аас 4 их найдын нэмэн үрдэг бүтээн. Гэвч хятад компаниудыг тендер шалгаруулж хятад ажиллах хүчний квот эрс нэмэгдэв. Факт 5. Хогноос гаргаж авсан эрчим хүчээ зарж үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг эдийн засгийн эргэлттэй хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Эрдэнэ бэлэг гих залуу 7 жилийн турш Япончуудтай хамтран тээзүүг боловсруулан эх орондоо нэвтрүүлэх гэтэл Нямбатар Монгол улсын хуулийн хүрээнд бүрдүүлсэн нэгч цаасгүй Бүгд найрамд Хятад улсын 2 компаниар солив. Хятадаас автобус, боржуур, хиймэл оюун ухаан, нүүрсэж авдаг Нямбатар даргын шав бол сайн зөрөг юм. Факт 6. Томоохон компани гаруул болсон цөөхөн этгээдүүд хит их баяждаг. Энэ баялагтай эзэн болох эхлэл тавьж байгаа жин болж байгаа хэрэгээ. Ерөнхий сайд Зандан Шатар хятадын хөрөнгө оруулалт бүхий салхит, төгөлг нуур, цайрт минерал ордуудыг ард түмний мэдэлд эргүүлэн авч алдагдлыг эргэн төлөвлөх шийдвэрүүдийг гаргав. Улмаар хятадын хөрөнгө оруулалт бүхий Бортегийг эдийн засгийн эргэлтэнд оруулах үед Амар Баясгалангийн хамаарал бүхий Адмирал компани 30 сая долларын авилгал 404 их найдын нүүрс борлуулах монопол гэрээ сөхөгдөв. Энэ үеэс сайн зөрөг засгийн газрыг огцруулах Амар Баясгаланг ерөнхий сайд болгох бүх төлөвлөгөөг гаргаж эхлэв. Сайн зөрөг үү? Сайн зөрчид юу ч чинь хууль ч юм уу хийн байж. Зүгээр нэг захиа далуу биелүүлдэг хүн юм чи нэрээ бодох хэрэгтэй. Факт 7. Б-ийн 2 гишүүн Амар Баясгалангийн хамаарал бүхий Чулуун Загд Амар Баясгалангийн хуулийн зөвлөх Эрдэнэ Жаргал нарын зарим баримт фактыг дэлгэж Эрдэнэ Жаргал хэрхэн огцон баяжиж 7.1 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй 31 лицензтэй 79 тэрбумын тендерт ялсан тэрхүү хар алтны мөнгөө богд уулын аманд үл хөдлөх болгож буйг зарлав. Улмаар сайн зөрөг ахин дахин Б-ийн 2-ыг харлуулж дайрч эхлэв. Факт 8. 3 дахь ерөнхийлөгчийн 2 харьбины гэрээний ноог хил болгож Монгол улс хятадын талын худалдан авах хүсэлтээ үнээс өөрсдөө доогуур үнээр зарж хамгийн багадаа 35 их найд төгрөгийн алдагдалд оруулсан. Үүний эзэн Амар Баясгалан оюун эрдэнэ нарыг илчлэхэд сайн зөрөг болон түүний багш Нямбатар нар мөн л дайрч эхлэв. Факт 9. Засгийн газрыг хууль бусаар унгаасан шийдвэрт хориг тавьсан ерөнхийлөгч мөн хилэлцэж эхлээгүй байгаа үндсэн хуулийн цэц тайлбар хийсэн академич хуульчд руу сайн зөрөг яагаад байн үгүйсгэж байна вэ? Бүлэглэлийн толгойлогч Амар Баясгалангийн нагц зэгч Ариун Жаргал нь сайн зөргийн аав Пүрвжавтай 2006 оноос 20 жилийн турш хөгжил хайрхан компаниар хамтран бизнес эрхэлж ирсэн нэгдмэл ашиг сонирхолтой бүлэглэл байжээ. Факт 10. Асар их мөнгөн дүнтэй нүүрс дагсан хулгайн бүлэглэл илэрсэн баримт фактууд
асуудлууд хөврөөд байхад хуульч хүний хувьд яагаад нүүрсчдийн талаар нэг ч үг дуурахгүй байна вэ? Хараалт хэмээх нүүрснээс хэдэн их найдаар нь хулгайлдаг байсан нүүрсний маф илэрсэн. Луврын гэрээ тендерээс урьдчилан илэрсэн мөнгөн дун 100 их найд буюу тэтгэр багш эмч нарын цалинг нэмэгдүүлж хүүхдийн ирээдүйг тэтгэх 10 жилийн хөрөнгө шамшигдуулсан байдлаар илэрлээ. Нүүрс, бордюр, харьбины гэрээ, хятад ажилчдыг визгүй оруулах, хятадын хөрөнгө оруулалт бүхий нүүрсний компани, хятадаас хиймэл оюун ухаан авах, хятадын концессийн гэрээ, хятадаас буцаад нүүрс авах гээд бүгд хятадтай холбоотой байв. Оюун эрдэн амар баясгалангийн үед хятад ажилчид, хятад иргэдийн тоо дээд зэгтээ хүрв. Бид ч нүүрсний төдийгүй Монголыг худалдах урагч бүлэглэл гэж харагдсан. Зандан шатар ерөнхий сайдыг салхитын мөнгөний ордыг төр ард түмнийхээ мэдлэлд авч ахмадуудын зээлийг тэгэлсэн шиг Бортегийн нүүрсний ордыг эргэлтэнд оруулж нүүрс дагсан хулгайчдыг илрүүлж цалин тэтгэвэр нэмнэ гэсэн хүлээлт байсан ч Монголын нүүрсний асар том мөнгөтэй хамаатан садан хамсаатны бүлэглэл илрэв. Бүлэглэлийг цээжээр хамгаалж илчилсэн болгонлоо дайрдаг сайн зоригийн зарим фактуудыг дэлгэв.